Нэрээ ноцлон сонсогч байна. Энэ өдрийн мэндэ байнгын сонсогч анх удаа бичиж байна гинэ. За найз эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлнэ гэд хоёулаа хамт явлаа. За. Имлэгийн гадаа би машиндаа суугаад найз орчууд ирээгээл явлаа. Би уцаар яриа сууж яагаад хаашаа орсныг анзаарсангүй. Эмэгтэйчүүдийн имлэгийн хажууд шүдний имлэг байдгийн нэг харсан найз шүдний имлэгээс илхэн өршлөе нэгээл гараад ирлээ. Яасан бэ гэсэн чинь шүдний имлэг ороод эмч дээр нь очиод үзүүлэх гэсэн гихт нь эмч нь за та хувцас тайлж гэхээр нь өмдөө тайлжгаал юу бүг байхгүй мүү гэж сувлагчаас нь асуугаад сувлагч байхгүй гихт нь ямар сони юм бэ гэж бодоод эмч дээр нь плактагаа очиход эмч нь гайхаад та юу үзүүлэх гэж байгаа гэж асуухаар нь миний сарын тэмдэг хэдэн сар ирдэх вэ гэд хинэгчгүй суугаадсан маа. Нөгөө эмч нь эрэхтэй залуухан эмч байсан гинэ. Игчээ эмэгтэйчүүдийн имлэг яг хажуу талд байдаг штэ. Манайх шүдний имлэг гэж хэлээд бөө инээдэм онгоо гэсээр гарч ирээд. Юу ч идэвхтэй. Гэхдээ ядаж шүдний имлэг чинь сандал мандал нь шал өөр штэ тий. Тийм л баймаар. Намайг шүдний имлэг орохыг харж байсан бол хэлэхгүй яасан гээд надад уурлаад ах юм. Энэ орн ямар сони юм бэ? Сүүлийн үеийн эмэгтэйчүүдийн ор ийм болчихсон байх таа гэд орлоо нь хараад бодоод амьдсан байгаа. Тэгвэл хараад гайхаад байсан юм байна л та тий. Амьдсан гэж байгаа. Чи ч анх удаа бичиж байгаа болохоор найруулга муутай байж магадгүй алдааг минь засаад уншаад өгөөрэй. Гэрлээ баярлаа гинэ. За уншсан шүү. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3